Маркийн нээлттэй ажиллагаа Эрдэнэт үйлдвэрийн оюу тахиванд болж аймаг орон нутаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон Монгол шуудан компани гүйцэтгэх захирал марк сонирхогчид оролцсон юм а. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн яа тохиосон бөгөөд энэ түүхэн үйл явдал 40 жилийн бүтээн байгуулалт үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийг харуулсан маркийг Монгол Улсын засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолын дагуу бүтээсэн юм а. Ийхүү Эрдэнэт 40 жил алтан марк нь Монгол шуудан хувьсат компани үйлчлэгэнд орж 1041 дэх сэдвийн марк боллоо. Маркийн сэдвийг бол Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын ерөнхий сайд бол 2 жилээр бол сэдвийг баталж өгдөг. Маркийн сэдв тухайн одоо маркэнд хэрэгдэж байгаа одоо төрөл жанр маань өөрөө төрийн бодлогод төрийн бодлогоор тодорхойлогдож байдаг юм онцлогтой. Алтан маркийг нөлөөлөх зүйтэй үтээхэн зүйтэй гэдэгт бас санаа нэгдэж ажилласан хамтран зүтгэгч хамт олондоо баяр хүргэе. Үнэхээр одоо бид бол Эрдэнэт үйлдвэр алтан марктай боллоо. Тэгээд энэ сайхан өдөр бид бас гахай жил гарсны эхэнд энэ сайхан ийм ёсол төгөлдөр арга хэмжээгээр түүхэн дуусгалт улмраа үлдээх ийм арга хэмжээгээр ажил хөдөлмөрөө эхлүүлж байгаад бол баяртай байна. Эрдэнэт 40 жилийн марк нь Монгол Улсын 4 дахь алтан марк юм. Мөн Монголын маркийн түүхэнд уул уурхайн сэдвэр гарч буй 2 дахь марк юм а. Тодорхойлбол 1977 оны 6 дугаар сарын 15-нд Эрдэнэт аваа ордыг түшгэлсэн их бүтээн байгуулалтыг бэлэгдэн Эрдэнэт марк анх худалдаанд гарч байжээ. Харин энэ удаад маркинд уурхайчин залуу анхны баяжмал 40 жилийн ойн лого найрамдлын өндөрлөгийн дурсгал төшөө Белаз машин зэргийг дүрслэлсэн байна. Өндөр технологийн алтан марк Франц ус төвлөсөн. Тэгээд цаг хугацаа маань бас яг ингэж таараад одоо яг өнөөдөр л нээлттэй болж байна. Энэ зурганд холбогдох 40 жилийн холбогдлолтой энэ марканд орсон дүрслэл фото зургуудыг бол одоо үйлдвэрийн хамт олон өдөрлөг одоо тэгээд Эрдэнэт Монгол шуудан компанийн салбар хүмүүс маань манай төвийн одоо маркийн газартай нэгт хамтарч ажиллаад материал судалгааны материалуудыг их сайн бэлдэж өгсөн байгаа. Тэгээд судалгааны материалуудыг баримтат кино, ном, альбомыг түшиглээд 2-3 янзаар скетч авар гаргаад тэрнээсээ сонголтоо хийгээд одоо энэ их загварууд их зүгээр байна. Нэгээр маркийн их зураг зурагдвал их зүгээр юм байна гэдэг үднээс тэгээд их зураг бол зурж ирсэн байгаа. Маркийн түүхэн үйл явдлыг үнэт цаасан дээр мөнхөлж дэлхийд дахинд тухайн улсынхаа түүх соёл, ёс заншил, тусгаар тогтнол, үнэт зүйлсийг сурталчилж, алдаршуулж байдгаараа онцлогтой. Ийхүү дэлхийн шилдэг аж ахуй нэгжиг хөдөлмөрийн гавьяаны улаан туг Сүхбаатарын одонт Юмжаагийн Цэдэн балын нэрмжит Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдвал хариуцлагатай компани алтан марканд алдар нэрээ мөнхөлсөн юм а. Монгол Улсын 1041 дэх сэдвтэ Эрдэнэт 40 жилийн марк нь 50 херцэн 36 мм-ийн хэмжээтэй 22 каратын алтан бүрэлтэй тавгар хэвлэлттэй бөгөөд нийт 5000 ширхгийг хэвлэсэн байна. Уг маркийг Монголын маркийн музейд хадгалуулах анхны өдрийн тогтоод Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдвал хариуцлагатай компани ерөнхий захирал Бадам Сүрэн, Монгол шуудан хувьсат компани гүйцэтгэх захирал Анхбаатар нар гарын үсэг зурснаар өнөөдрөөс худалдаанд гартлаа.